За та нар намайг урлаг судлаач гэдгийг мэдэх бах. Урлаг бол миний анхны хайр, миний агуу хайр, насан туршийн хайр. За урлаг намайг сэтгэл судлал руу хөтлсөн. Өнөөдөр миний амьдралд хийж бүтээсэн бүх зүйл урлагтай холбоотой байдаг. Би урлагт хязгааргүй их хайртай. За тэгээд урлагийн талаар яриач гэсэн олон хүсэлтүүд надад ирдэг. Үнэндээ би цаг заваасаа болоод нэг их санаа тавьдгүй байжгаад одоо сүүлийн үед харин би урлагаар дамжуулаад 7 хоног болгон ямар нэгэн хөгжим кино ч юм уу санал болгоё гэж бодож байгаа. За тэгээд энэ 7 хоногийнхоо одоо хөгжмийг би анхны хөгжмийг танилцуулъя гэж бодож байна. За ер нь бол хөгжим засал сэтгэл засалд бол нэлээд том байр суурийг эзэлдэг. Ер нь дүрслэх урлагийн одоо нэг төрөл болох дизайны урлагт ч гэсэн саунд дизайн гэдэг төрөл бүр бие даасан том салбар болоод ингээд хөгжиж байгаа шүү дээ. За ер нь бүх урлаг хөгжим болохын төлөө байдаг гэсэн үг байдаг. Мэдээч хэрэг дүрслэх урлагийнхан ч юм уу, үгийн урлагийнхан, хөдөлгөөний урлагийнхан энэ үгийг эсэргүүцэж магадгүй. Би тэрийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ үнэхээр урлагийн бүх төрлүүд эцсийн дүндээ хөгжим болохын л төлөө явж ядгаа гэсэн үг байдаг. За тэгээд хөгжим засал бол сэтгцийн олон эмгэг, сэтгэл зүйн олон өөрчлөлтүүд одоо гажилтууд янз бүрийн хямралыг эдгэхэд маш их чухал одоо ач холбогдолтой байдгийг олон сэтгэл зүйчид ингээд баталсан байдаг, сэтгэл засалчид баталсан байдаг. За энэ дотор одоо олон сэтгэл засалчдын хэрэглэх дуртай, ялангуяа хөгжим засалчдын хэрэглэх дуртай хөгжим байдаг. Энэ бол Эдвард Григийн Өглөө гэдэг хөгжим. Норвегийн одоо зохиолч Хенрик Ибсений Per Gynt гэдэг жүжигийн хөгжим байгаа. Жүжигээсээ шал өөр тийм импрессионист маягийн сэтгэл хөдлөлийг илүү их гаргасан ийм бүтээл болсон гэж үздэг. Тийм тэр утгаараа ч гэсэн олон хүний сэтгэлийг засч чадсан ийм хөгжим байгаа. Одоо ингээд миний ардталд ингээд явж байгаа байх. Би улаасаа энэ бичлэгийг доор нь одоо холбоосын тавих болон та бүхэн ингээд сонсох бах. Улаасаа бүгдээр ингэ чинь мэддэг хөгжим байгаа хаа гэж бодож байна. За энэ хөгжимтэй холбоотой нэгэн дурсамжаа би ярих гэсэн. Олон жилийн өмнө миний нэг айгүй хүндэтгэж явдаг хүн, Монголын маш нэртэй хүн, одоо нэрийг хэлэх юм бол та нар бүгдээрээ мэднэ. За тэр хүн надад ингээд нэг юм сонирхуулах гад одоо бодоход бол нэг тэр гар утасныхаа төхөөрөмжийг ч юм уу, одоо тэр хөгжим сонсдог төхөөрөмжийг ч юм уу сонирхуулах гад ингээд алийн амплан чи нэг сонстоо гэж ингээд сонсгож байсан. Тэгсэн чинь тэрүүгээр явж исэн хөгжим ингээл айгүй гоё одоо цэвэр тунгалаг ингээд яаж сонсогдож байгааг надад сонирхолжсэн бахал та. За тэгсэн чи би тэр хөгжмийг ингээд сонссноо энэ юу Алтан өргөө киноны хөгжим үү гэж тэгж хэлсэн. Тэгсэн чи нөгөө хүн амглаа чи одоо арайчтай. Энд чинь Эдвард Григ байгаа зү юм Алтан өргөө вэ гэж ингээд хэлжсэн байгаа юм. Гэтэл би бол тэр үедээ одоо гоод сэтгүүлийг гаргацсан байсан. Намайг одоо би бол тухайн үед бол урлаг судлалын мастер цолтой байсан л та. Тэгээд тийм хүн одоо Эдвард Григийг мэдхгүй ан гэдэг бол үнэхээр байж боломгүй явдал тий. Би тухайн үед бол маш их иччихсэн. Үнэхээр санаа зовж исэн. Гэхдээ тэр нөгөө хүмүүс маань бол хизээ энэ байдлаас болж намайг одоо эвгүй байдалд оруулахгүй, өөр хүнд ч ярихгүй гэдгийг би мэднэ л дээ. За одоо эргээд ингээд би сэтгэл засалж болсныхаа, сэтгэл судлаач болсныхаа дараа эргээд харахад энэ үйл явдал ичмээр зүйл огт байхгүй. Хүн алдаж болно, хүн бүх зүйлийг мэдэх албагүй, бүх зүйлийг одоо мэдэх үнэндээ боломжгүй. За бүр мэрэгжлийнхээ салбарт ч гэсэн чи тэр одоо тухайн байр суурьндаа үнэхээр мундаг ийм байсан ч гэсэн чи сэтгэл одоо заслын салбарт ч юм уу жишээлбэл те урлаг судлалын салбарт ч юм уу үнэхээр мундаг байсан ч гэсэн бүгдийг мэдэх ямар ч боломжгүй гэдгийг би одоо л ойлгож байна. Тэр үедээ бол би маш их ичиж явж байсан. За ичгүүр гэдэг мэдрэмж бол бид нарыг одоо хүний сэтгэлийг хамгийн их өвтгөж яадаг. Одоо хамгийн их гэмтээж яадаг ийм мэдрэмж юм байгаа. Хэрвээ энэ ичгүүр гэдэг мэдрэмжийг хэрвээ өнгөөр илэрхийлэх гэвэл маш түдэг байдаг. Дуугаар илэрхийлэх гэвэл маш намхан байдаг. Гэвч энэ бол бидний сэтгэлд одоо гомдолтой зэрэгцээд маш тийм хатуу мэдрэмжийг ингэж үлдээдэг ийм зүйл юм байнамаа. Тэгэд өнөөдөр би сэтгэл засалж болсноосоо хойш олон хүнтэй уулзж байгаа. Олон одоо хүний асуудлуудыг сонсож байгаа.
олон сургалтуудыг хийж явуулж байгаа. Энд хүний зовлонгийн бүх зовлонгийн угт нь ичгүүр байдаг гэдгийг одоо би урд нь бол одоо ном зохиолоос багш нараасаа энэ сэтгэл судлалын олон бүтээлүүдээс мэдчихсэн бол одоо би өөрийнхөө туршлага дээр тулгуурлаад олон хүний амьдралаас ингэж мэдж байгаа. Бидний бүх зовлонгийн угт ичгүүр байдаг. Биднэрт ямар нэгэн ичгүүртэй өөрийнхөө түүхээс ичдэг, удам судрын түүхээсээ ичдэг, өөрийн амьдралд тохиолдож исэн янз бүрийн зүйлээс, өөрийнхөө одоо энэ бие махбодын өгөгдлөөс хийж явж исэн зүйл, үл мэдсэн зүйл бүтлгүүд олон янзын зүйлээс бид нар ингээд иччээдэг. Гэтэл эргээд ингээд бодоход үнэндээ тэр дурсамжийг эргээд бодоход одоо хүртэл бидний магадгүй ингээ хөлс гараад нүүр улаагаад зүрх цохлол одоо тэр мэдрэмж амьд байгаад яг одоо бид нар ингээд хүнд байдалд орж байгаа юм шиг, хүнд зодуулж байгаа юм шиг ийм байдлыг бидний бие махбод мэдэрч яадаг. Одоо судасны цохилт түргсээл гэтэл олон тохиолдолд бараг ихэнх тохиолдолд тэр дурсамжийг эргэн санаж байгаа хүн ганцхан бид нар өөрснөө байдаг. Нөгөө биднийг ичээж исэн хүн энийг ор тас мартцсан. Тэр одоо үйл явдлын гэрч болж исэн хүмүүс мартцсан. Үндэ хүн болгонд өөрийн амьдрал, өөрийнх нь одоо яг амьд тулсан амжиргааны асуудлууд чухал байдаг болохоос биш бид нар хин нэгэн хүн юу тохиолдсныг ихэнх тохиолдолд мартцсан л байдаг шүү дээ, тэ. Бид нар энийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид нар бодохдоо тэр хүмүүс одоо хүртэл бид нарыг дурсаал, яриал, тэ. Магадгүй одоо тэр хүн хөөх нөгөө гоодлын амгалан чинь тэрийг мэдэхгүй байсан шүү дээ. Өстой сонирн байгааз гэж ярьж байгаа байх гэж бид нар өндөө боддог боловч яг үүний эрэхтэй тэр хүн тэрийг аль хэдийн мартцсан. Ягаад гэвэл ямар нэгэн нэг сэтгүүл гаргаж исэн эмэгтэй ямар нэгэн зүйлийг мэдсэн байна уу, мэдээг байна уу гэдэг бол хувь хүний амьдралд бол тийм чухал зүйл биш шүү дээ. Харин бид нар өөрийгөө ягаад чин бусдын амьдралд айгүй чухал үүрэгтэй гэж боддөг юм уу? Бидний тухай хүмүүс одоо хүртэл ярьсаар байгаа, дурссаар байгаа, бодсоор байгаа, биднийг шоолсоор байгаа гэж боддог. Гэтэл энэ дурсамж маань биднийг олон одоо амжилтанд хүрэхэд, олон зүйлийг бүтээхэд, өөрийгөө бүрэн бүтэн нээхэд, өөртөө итгэлтэй байгаа, толгой дээгүүр байгаад одоо амьдралыг бүрэн утгаар нь мэдрэхэд хамгийн том дөнгө болж явж байдаг юм аа. Тэгэхээр зэрэг яг энэ хоёр хөгжимтэй холбоотой дурсамжаа би ингээд та бүхэнд нээж гин. Алтан өргөө киноны хөгжим бас энэ ард явж байгаа. Мөр дөржман бүтээл, Монголын гайхамшигтай хөгжмийн зохиолчийн бүтээл, гайхамшигтай монгол хүний бүтээл. Эдвард Грийг Норвегийн гайхамшигтай хөгжмийн зохиолч. Энэ хоёр хүн хоёулаа дэлхийн иргэн. Бид нартай яг адилхан нэгэн дорны, нэгэн өрний цаг хугацааны хувьд ялгаатай боловч хоёулаа өөр өөрсдийнхөө гайхамшигыг бүтээсэн. Бид нар ч гэсэн өөр өөрсдийнхөө гайхамшигыг бүтээж байгаа. Хүн болгоны амьдралд ямар нэгэн ичмээр дурсамж байдаг. Ичмээр юм хийж байгаагүй хүн энэ орчинд нэг ширхэгч байхгүй. Эдвард Григт ч гэсэн мөр дөржгойд ч гэсэн бусдаас нуухаар, санаа зовхоор, шаналхаар ийм дурсамжууд байсан гэдэгт би итгэж байна. Яагаад гэвэл тэр бид нар чинь бүгдээрээ л хүн байсан шүү дээ. Ямар нэгэн хөтөлбөр биш, ямар ч алдаа гаргахгүйгээр одоо бүх юмыг өөртөө шийхээр ингээд бүгдийн заагаад кодлсон хөтөлбөр биш шүү дээ. Бид нартай яг адилхан. Тэгэхээр зэрэг би та нарт одоо энэ хөгжмийн тухай яриаг ярьж байгаа энэ далимдаа хэрвээ таны одоо сэтгэлд ямар нэгэн тийм ичгүүртэй холбоотой дурсамж байгаа бол та тэрийг хүн нэгэнд яриарэ гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл тэр дурсамжийг ингэж нээхийн төдийд л биднэрт эдгэрэл эхэлдэг. Би энийг бүр өөрийнхөө бие дээр мэднэ. Би одоо 10 гаруй жил сэтгэл заслын үйлчилгээ аваад ингээд эхлээд Монгол сэтгэл засалч нараас үйлчилгээ авдаг байсан. Одоо бол би дэлхийн одоо нэртэй гэж хэлж болохоор Оросын гадаадд амьдарч байгаа Монгол сэтгэл засалч нараас би ингээд үйлчилгээ авч байгаа. Тэгээд би бүр нодлон жил одоо сэтгэл засал руу орсноосоо хойш би өөрөө сэтгэл заслын үйлчилгээг ингэж өөрөө үзүүлдэг болсноосоо хойш бараг 4-5 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Нэг юм дурсамж орж ирээд би тэрийг ингээд багштай ярьж агаад ингээд би бүр асгарчлаа уйлсан. Би тэрэндээ үнэхээр гайхсан. Тэр миний 8 настай орчим үеийн тийм дурсамж байсан. Би тэрнээс одоо хүртэл маш их хичээж явж байсан. Тэгээд тэрийг ярингууд надад асар их хөнгөрүүл, тайтгарал, тайвшрал болсон. Миний амьдрал тэрнтэй холбоотойгоор маш их дэвшил болсон. Айгүй том чөлөөлөлт болсон байгаа юм шүү. Тэгэхээр зэрэг та нарт хэрвээ тийм дурсамж байгаа бол та нар өөрийнхөө хамгийн их итгэж явдаг, найз гэж бодож явдаг хүндээ тэрийг ингээ яриарай.
Найз гэдэг чинь юуны төлөө байдаг юм бэ? Бид нар хамгийн аимшигтай хэсгээ харуулахаасаа ичдэггүй те. Одоо хамгийн аймаар гэж өөрийгөө бодож явдаг, хамгийн ичмээр гэж санаж явдаг зүйлээ одоо өчүүхэнж болгоомжлгүйгээр ярьдаг, нээдэг байхын тулд бид нарт найз хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг та нар өөрийнхөө найз гэж итгэж явдаг хүнтэй тэр дурсамжаа яриарай. Үнэхээр гайхамшигтай үр дүн гарна гэдэгт би итгэж байна. Тэр хүн танд юу ч хэлэхгүй байж болно. Та нар эхлээд найзтай л чи зүгээр л намайг сонсоорой. Надад чиний ямар ч үг хэрэггүй. Хэрвээ чи надад ямар нэгэн үг хэлмээр байгаа бол хэлж болно. Гэхдээ би чамаас тэрийг хүлээгээгүй шүү. Зүгээр л чи намайг сонсоход л хангалттай гэд одоо өөрийнхөө тэр дурсамжуудыг нэгэрээ гэж би хэлмээр байна. Тэр одоо дурсамжийг өөрөө та сэтгэлээсээ ингэж гаргаж эхлэнгүүт тэр одоо бөглөөг авангууд тэр одоо дотор нь байсан юу ч байдгийг мэдэхгүй те юмнууд таны сэтгэлээс урсан гарахын цагт таны одоо сэтгэл санаанд, оюун бодолд, таны дотоод ертөнцид бүр бие махбодод хүртэл бүр итгмээргүй өөрчлөлтүүд гарч эхэлдэг шүү гэж би хэлмээр байна. Тэгэхээр зэрэг та өөрийгөө энэ амьдралыг бүрэн бүтэн амсахад, амтлахад өөртөө туслаарай. Өөрийнхөө бие махбодод туслаарай, оюун санаанд туслаарай. Та өөртөө хамгийн том тусыг хүргээрэй гэж би танд хэлмээр байна. За ингээд дараагийн уулзалт хүртлээ. Баяртай.